Өдрийн мэнд хэрвээ чи яг арилжаа эхэлж байгаа. За эсвэл арга барилаа арай одлоогүй байгаа шинэхэн арилжаач болвол энэ бичлэгийг чамд зориулж байна. За өнөөдрийн бичлэг дээр хэдүүлээ SMC арга барил дээр суйрлаж зах зээлийн дүн шинжилгээ хамтдаа хийх болно. Тэгээд оролтын боломж авах юм бол олоод тэгээд хамтдаа бас яах юм бол хэрвээ болж гинэ гэх юм бол арилжаанд бас цуг орж үзэх болно. За тэгээд бичлэг дээрээс бол гой концептуудыг суралцаад яаж шинжилгээ хийдгийг те одоо яаж хардгийг яаж олон цагийг хослуулж бас арилжаа хийдгийг гэдгийг бол сурч авах нөхаа гэж найдаж байна. За тэгээд намайг бол Тэнгис гэдэг сүүлчийн 4 жилийн хугацаанд тууштайгаар хөрөнгөний зах зээлийн арилжаа хийгээд явж байгаа. Дансаа 1 сарын хугацаанд 50% өсгөж ийсэн туршлагатай одоо бас мэрэгшээд явж байгаа ийм залуу арилжаач байна. За тэгээд хэдүүл эхнээс нь эхэлцгээе. За тэгэхээр миний хувьд бол биткойныг сонгож авсан байна. За биткойн дээр хэдүүлээ multi time frame analysis хийхин тулд ер нь бол 7 хоногоос эхэлдэг. Гэхдээ өнөөдрийн бичлэгийг зүгээр богинохон байлгахын тулд scalping trade бас хийж байгаа учраас зүгээр 1 цагаас хэдүүлээ эхлэх болно. Тэгээд зах зээлийн юугаа бол цэвэрлэчий. Энэ одоо илүү дотоод зүйлсүүдэд цэвэрлэчий. Тэгээ хамгийн түрүүнд бол юу төлөө юунаас эхэлнэ гэсэн market structure буюу зах зээлийн бүтцээ ойлгоно. Бүтцээ ойлгоогүй ямар чиглэлд явж байгааг нь тийм ээ мэдээгүй байж ич арилжаанд орно гэдэг бол маш эрсдэлтэй одоо дэмий зүйл хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр зах зээлээ хэдүүлээ эхлээд ойлгох хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ тэрийг одоо сайн ойлгомоор байх юм бол market бүтц гэсэн хичээл энэ сувг дээр байгаа. Тэрийг бас үзээрэй гэж хэлье. За тэгэхээр энэ ч би ер нь бол та нарт гаргаад ирчихсэн байна. Lower low, lower high, lower low, lower high ингээд явж хагаад higher low ингээд явжсэн байна тийм ээ. За тэгвэл хамгийн сүүлд энд зогссон учраас хэдүүлээ эндээс нь зогссон цэгээс нь өргөжлүүлээд зурцгаая. Тэгэхээр энэ хавьд байгаа бас зарим нэг илүү зүйлсүүдийг яагаад ер нь бол арилжаа маш энгийн байх хэрэгтэй. Хитрхийх бодоол, хитрхийх тунгаагаал зөв буруу юу гэл эргэж буцаад байх тусмаа илүү буруу болж идэг. Тэгэхээр залуу арилжаагчд маань бол тэгж ойлгож арилжах хэрэгтэй гэсэн үг байна. Окей. За тэгвэл хэдүүлээ 1 цаг дээр юугаа тавилаа. Энэ юу маань айгуу жижигхан болчихлоо. 1 цаг дээр тавилаа. Доошоо энийг за одоо миний хувьд бол сүүлийн үед энэ structure-ыг тодорхойлоход ингээд нарийнхан зураас сулгачих юм бол яхад маш амар болоод байгаа. Тодорхойлоход. Тэгэхээр higher high, higher low, higher high, lower low гээд явж байгаа ахна шүү дээ тийм ээ. За тэгэхээр мэдээж 1 цагийн structure хэдүүлээ тодорхойлсон учраас энийг тодруулаад өгчий. Ингүүл нүдэнд их амар болдог. За одоо ингээл 1 цагийнхаа маркет бүтцийг гаргаад ирж байгаа. Яг одоо зах зээлийн бүтц хаашаа явж байгаа залуучуудаа higher high, higher low, higher high, lower low, lower high, lower low тийм ээ. Маркет тренд доошоо болж байгаа юм шиг болоод тэгээд шингэн хамангуудаа эсрэг зүгт дэшээ явж хагаад одоо болохоор бас энэ ч юу яагаад өмнөх protected low буюу хамгаалагдсан low-ыг ирж хуурамчаар эвдээд ингэж эвдэх болгондоо болвол өмнөх энэ бол unprotected low гэж нэрлэж байгаа тийм ээ. Одоо яг энд байж байгаа. Энийг бол unprotected low буюу хамгаалагдаагүй намцыг хамгаалагдсан намцыг маань хэрвээ зөрчигдөх юм бол үл хөндлөгдөх юм бол энд төвшингийн энэ ч тодорхойлоод өгчий. Хэрвээ энэ цэгээс хэдүүлээ доошоо яваад өгчих юм бол ингэж гарч ирлээ. Ингээ явчих юм бол зах зээлийн хэв шинж маань жинкнээсээ down trend боллоо гэж үзнэ. Одоогийн байдлаар бол хуурамчаар зүгээр шалгацсан байж байна тийм ээ. Тэгэхээр стил зах зээлийн бүтц маань бол хэдүүлээ дээшээгээ харна гэсэн үг ээ. Энэ бүсийг дээшээ эвдэж гарч ирэх өндөр магадлалтай гэд хүлээж байна гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар бол бас та нарт зүгээр шууд энэ арилжаан дээр өгчих гоё стратегиудын нэг юу байдаг вэ гэхээр market structure дээшээгээ явж хад 1 2 3 4 5 6 7 гэд доошоо орж ирээд
энэ одоо unprotected flow гэдэг байгаа шүү тийм. Хамгаалагдаагүй нам цэгийг шалгах үед бид нэр хамгаалагдсан нам цэгийн доор нь энэ доор stop loss-ыг тавьж өгөөд тэгээд эсрэг зүгийнхаа тий одоо хэд ч байдгийг 1 ярцхан 2 юм уу мэдрэмжээр хамгийн ойрхон одоо supply and demand zone буюу эрэлт нийлүүлэлтийн бүс хүртэл тавиад өгөхөд ийм гоё ярилцаанууд байх маш их магадaltaй байдаг. Энэ бол бас миний ярилцааг нэлээд өөрчилж байсан. Өөртөө итгэх итгэлийг ярилцааны одоо хожлын оновчийг бас нэлээд нэмэгдүүлж байсан. Ийм гоё концептуудын нэг байгаа. Энийг бол бас залуучуудаа шууд имжлэхээр өгчөө. За тэгэхээр за нэг цаг дээр тэгвэл хэдүүлээ down ерөнхийдөө чиглэлдээ явж байгаа юм байна. Одоо энэ бүсийг бол зөрчигдөхүүгүй юу гэд энэ хооронд харж байна гэсэн үг. Тэгээд дээшгийн импульс хөдөлгөөн хийгээд явцсан юм байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл яг одоо энэ доор байж байгаа supply and demand zone-ийн доор байж байгаа, тийм ээ. Энэ рүү буугаад ирэхэд бид нэр эсрэг зүгт арилжаанд орох өндөр магадaltaй гэсэн үг. Ийм гоё боломжийг бол бас харна гэсэн үг. Энийг бол би та нарт бүр өгчий. Энийг бол би өөрөө ч туршиж үзэж магадгүй. Эсрэг зүглүүгээ нэг хэрцгэн ийм арилжаа шүү. За. Окей. За нэг цаг дээр бол тэнд маш өндөр магадлалын цэг байна гэсэн үг. За тэгээд за 1 минут дээр хэдүүлээ тавьж үзнэ. 1 минут дээр бол өшөө илүү юу болж өгдөг байгаа. Scalp хийж байгаа хүмүүст бол юу гэсэн үг? Хэрэгцээтэй гэсэн үг. За тэгээд 1 минут дээр бол төлөө. За ингээд low high шаарч ирээд lower high. За ер нь бол ингээд явсан юм байна. Hop Ташуулаа high low high гээд явж байгаа байх нэ. За ер нь бол ойлгомжтой. Хамгийн ойрхон 1 минутын юу бол энд байж байгаа юм байна. Unprotected low энд байж байгаа юм байна. Protected low бол бас энд байж байгаа юм байна. За тэгээд яг одоогийн байдлаар бол зах зээл маань за нэг юу маягийн зүйл тийм ээ. Bullish flag маягийн зүйл гаргаж байна. Сонирхолтой дүр зураг байна да тий. Доошоо ирчихсэн. Ингээ гараад ирчихсэн. Хэдүүлээ дээшээ гараад ирэх юм бол магадгүй доошоо татах юм бол маш их зэгтэл юун дээр байж байгаа юм байна. Сонирл цэг дээр байж байгаа юм байна. Тэгээд ийм сонин цэг дээр байх юм бол зүгээр арилжаа хийх шаардлагагүй. Зүгээр хайчна гэсэн үг. Заавал одоо энэний тий бүсийг нь ухаал байхгүй газраас арилжаа гаргаж ирэх гэдэг шаардлага ерөөсөө байхгүй. Өшөө одоо тий амархан гоё газраас олдох арилжаанууд өчнөө байгаа учраас бид нэр зүгээр хайчна гэсэн үг. Гэхдээ энэ бол бас үнэхээр ямар сонин дүр зураг вэ тий. Доошоо хамчихсан тэгснэ flag хийж байгаа. Flag хийж байгааг нь бодвол бид нэр дээшээ гарч ирж болно. Тий бид нэр ингээд явж болно. За эсвэл доошоо хамчихсныг нь бодох юм бол доошоо энд бид нэр аль хэзээ volume ингээ хамаад өгсөн байгаа байхгүй. Volume аваад тэгээд ингээ явж байгаа гэдэг чинь дээшээ явах магадaltaй гэж харж байна. Scalp нэг гэх юм бол за үгүй гэх юм бол maybe тэ нэг юм жижигхэн Fibonacci хийдгэлээ татаад үзэх юм бол магадгүй Орморгүй л царайтай маань ер нь бол эрсдэл өндөртэй яг бүр ингээд бүх сухмаар байна гэх юм бол хэдүүлээ яа гэсэн үг лээ. Энд дор тавьж өглөө. Хамгийн магадгүй ийшээ ч юм уу тийм ээ. Ойрхон хайцэг тавьж өгөөд ингэж шалгаж үзэж болох юм. Гэхдээ is it necessary? Тэ ингэх үнэхээр шаардлага байна уугүй юу? Хэрвээ арилжаанд орох юм бол бид нэр бүр одоо энийг задлаад гарч явна гэсэн арилжаанд орох юм бол бас
гоё байж болох л юм. Уг нь болвол тэгтэл доошоо явах магадлал бас хэрвэлээ. Окей. Яа. Тэгэхээр одоо залуу арилжаагчд маань бол яг цуг ингээ хараад тий яаж боддог юм бэ тий яаж одоо тооцоол хийдэг юм бэ яаж эрсдлээ яадаг юм бэ гэдгийг бол бас их сайхан барьж авч байгаа гэж найдаж байна. Ердөөсөө л ингээл бодох л ажил байгаа юм л да. Тэгээд бид нар чинь шийдвэр гаргалт хийх гээд байгаа шүү дээ. Орох уу орохгүй юу? Тэгэл бол. Мэдээж тэрийг зөв гаргачих юм бол шагнал нь маш өндөр. Зөв гаргаж чадахгүй байх юм бол бас юу н одоо шийтгэл нь бол бас мөн адилхан маш өндөрөө. Тэгэхээр би бол бас орчмоор л санагдчих байна. Таашаа гарч ирлээ. Хэдүүлээ. Окей. За тэгвэл энэ бичлэгэн дээрээс та нар юг барьж авах вэ гэхээр за хааш доошоо буугаад ирэх юм бол бид нэр түрүү энд төгсөн шүү дээ тий. Ийм гоё ярилцаа байж байгаа ах нь бүр өндөр магадaltaй нэг цагийн market structure-ыг ашиглаж ярилцаанд орж байгаа учраас нэгдүгээрт хоёрдугаарт хэрвээ бид нэр өшөө илүү наривчлалтай өшөө илүү scalping арай жоохон төвчээргүйч гэдэг юм уу тий. Илүү одоо ийм юу гэдэг юм богино цаг дээр ярилцмаар байна гэх юм бол бас ингэж structure тодорхойлоод ингээд ордог байх нэ. Тэгэл дансныхаа хэдүүлээ 0.1-ээс 0.2% эрсдэнэ. За $10,000 данстай байх юм бол 0.5% эрсдлэхэд $50 энэ доор тавьж өгöd эндээс үнэхээр бид нар те бидний талд магадлал маань байж тараад тийшээ хүрэх юм бол эн чинь хэд болж байна. Нэг эрцхэн 5 арилжаа. За боли зүгээр нэг эрцхэн 3 хүртэл хэдүүлээ барьлаа гэхэд энэ бол $150 арилжаа. Ингээд байж гинэ гэсэн үг байна. Таашаа гарч ирлээ. Хамгийн гол нь одоо энэ дэшээ явбал эндээс дэшээ явах гэдэг байгаа байхгүй. Тэ? Дэшээ явна гэх юм бол эндээс дэшээ явах гэдэг байгаа. Тэгээд яасан сайхан хэвтэй. Дурак. Ташгаа гарч ирлээ. Эндээс одоо баг дэшээ орлоо ш төвь. Тий. Тэгэл яасан гэж үзэх юм бол энэ евро гараад ирсэн. Энд дор гарч ирлээ. Дэшээ доошо дахиад доошлох тийм шалтгаан байгаа гэж юу. Тий. Одоо дэшээ орох юм бол би ингэж л орох гээд байна л да. Нэр нь бол одоо нэраа. Тэ бараг эндээс нь энд ор хэдүүл шингээ хамтсан гэх юм бол зүгээр энэ дээрээс яалаа. Дэшигээ bullish flag гэдэг одоо юу ах нь шүү дээ. Гэдэг зүйлд хэдүүлээ. Гэдэг одоо паттернд найдаад эндээс ийм эрсдэлтэй арилжаа хин гэсэн үг мэдээж эрсдэлтэй. Гэтэ энд бол би бол баг орох юм байна дөө. Окей. За. Энэ хүрээд хэдүүлээ. Өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөцгөөе. Тэгээд яг арилжааг 0-оос нь сурмаар байгаа. Тим залуучууд байх юм болвол ганцаарчлан зааж өгч байгаа. Тэгээд доор линкийг нь үлдээчи үнгүй темплейт арилжааны тэмдэглэлийн темплейтийг бас татахыг хүсэж байгаа залуучууд байх юм бол бас доор үлдээчи. Тэгээд дараа чимшлэгээр уулзцгаая.